Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон маань ихэхэд бэлэн боллоо. За одоо манай телевизийн хичээлд сургуулаараа, ангиараа ингэж бүлэг-бүлгээрээ нэгдэж ингэ сайхан хичээлд оролцдог юм болсон. Одоо дараагийн сургуулиуд ингээ хүлээгдэж байна. Тэгээд эхний хүүхэд өөрийнхөө сургууль, анги, багшигаа сайхан айлцуулж. Аль сургууль вэ? 115 дугаар сургуулийг орж иржээ. Хэддүгээр ангиу? 3 дугаар ангийнхан. Нэр хэм блэ? Сондар. Сондар. За дараагийн хүүхэд. Манай багшийг анх туяа гэдэг. Анх туяа багштай 3-ын ямар бүлэг вэ? 3-ын Г бүлэг. Г бүлгийн та гурав чинь 3-ын Г гэх үү? За нэр нь хэм блэ? Номин. Номин орж иржээ. Дараагийн хүүхэд. Манай багшийг анх туяа гэдэг. Нэр нь хэм блэ? Ануудар. Ануудар. За танах чи өөр бүлэг байгаа. Сондар. Энд чи одоо нэрээс 3 сондар ороод ирчихсэн. Их сонин хичээл болж байна тийм ээ. 3-ын 3 сондар нэг дор орж ирнэ гэдэг чи их сайн шүү. Чиний нэрийг чинь сондар тийм ээ. Ямар бүлэг вэ? 105 дугаар бүлэг. 3-ын Е. 3-ын Е. багш нь ингэ. Би дэрэма. Дараагийн хүүхэд нэр нь хэм блэ? Сондар. Сондар. Дараагийн хүүхэд. Би ингүү шиг. Ингүү шиг Дарима багштай 3-ын Г анги. Е. 3 Е. Дараагийн танайх чинь 3-ын ямар бүлэг вэ? Г. За. 3-ын 2 бүлгийн ийм сайхан хүүхдүүд орж ирсэн. Тэгээ нэг ангийнхан их гоё, жигдхэн гоё зурдаг. За өнөөдөр их чухал хичээл орно. Хөгжилтэй сайхан аав, ах, өвөө аль нь ч хийж болно заа юу. Энэ дүрийг яаж зурх вэ гэдэг хичээлийг үзье. Үзгээ суглаад бэлдээрэй. За тэгш өнцөг дүрсийг та нар мэднэ тийм ээ. Ингээ гаргах хэрэг юм шүү. За малгай орж ирж байна. 4 талтай Монгол малгай. За энэ бүх байж болох нэ бас тийм үү? Бүх зүгээр бол хүзүүгийн бүдүү хийн хэдүүлээ. Ингэж. Малгай өмссөн толгойн дүрс ингээ гарч ирж байна. За энэ их чухал хичээл. Хүн яаж зурх вэ? Хүүхэд яаж зурх вэ гэж бид нар үзэж байна шүү. Чихэн ороод ирлээ. Тэ? Нөгөө л дүрс зураас сас хүн бүтэж байна. За бүх хүн бол одоо яах вэ? Хүзүү ингэж орж ирнэ шүү дээ. Монгол дээл өмсвөл Монгол дээлийн зах ингэж орж ирээд энтэй товчтой ингэж ороод ирнэ. Ерөнхий хэлбэрээ хэдүүлээд нэг сайхан гаргачих тийм ээ. За өгчүүд чи яах вэ? Ийм том байж шүү дээ. Бас сүрлэг харагдаж байгаа бол. Одоо улсын баяр наадмаар л нэг ийм сайхан бөхчүүд аавууд л яваад идэв тийм ээ. Тэгээ хоорондоо барилдана өдөрч. Энэгээр ингээ бүсэлцсэн. Ингээл яваад байгаа. За ерөнхий хэлбэр бол гараад ирсэн шүү дээ. Гам гайхалтай гоё зурж байна да. Ингэж доошоор. За одоо баяр наадмаар бол жинхэнэ монголчууд чинь гоё хуцаа өмсөөл энэ гурвуулж байна. Нөгөө монгол хуцсных нь хойшоор юу нэг ингэж харагдаж шүү дээ. Тэр ингэж орж ирж шүү дээ. Тэг дээлийн нуглаас юу ингэ хийж байна. За одоо юу дутуу байна? Нөгөө дээлийн модраг
Ингээ ороод ирж байгаа. За энэ хүн бол одоо наадмаар барилдах гэж явж байгаа. Эсвэл дадчаа явж байгаа бүх байх нь шүү дээ. Өө энэ гар бол ерөөс ингээд эрхээ ураг нэг гараад байна. За энийгээ сэдв өгч болно тийм ээ. Энд нь сайхан амнаас нь ингэж юу гаргаад та нар өөрсдөө үйл явдлыг ингээд зохиоч. За хамгийн чухал юм одоо энэ нүүр хамар энд чинь бас ийм нуглаас байгаад байгаа шүү. Оо Монгол зээлийн ингэрийг нэгээс хийчих юм. За ингээл одоо ерөнхий төрхөөл ингээ гараад ирлээ шүү дээ. За манай 3 дугаар ангийнханд бол ер нь нэлээд тийм ур шаардсан тийм ээ. Ийм зургийг одоо багш нь зурж үзэж байна. Тэгээ түүхтийнхээ зургуудыг харсан чинь маш гоё болж байгаа. Хөмсөг. Оо. Хамар өндөр. Үнгийч. 100 дугуйлал болж шít. Тэгээ энэ чи бас их баяртай. Гэт. Явж байгаа. Ийм дүрийг одоо ингэ сайхан. За ингэ сайхан будахад л яах вэ? Оо нөгөө зурагч нь зүгээр дурайгаал тодорхойл гараад байна шүү дээ. За малгайнаас нас нэг хэлчих. За будахтаа энэ биерэн палмастраар ингээд идээд ингээ будчихарай. За зураг ингээд будаад ирэхлээр сайхан тодроод. Одоо бид нар бол яг урд талын жилүүдэд бол яг ур чадвар юу дүрсээр зурх аргыг үзчихсэн бол одоо ур чадвар нэлээд тийм бүтээлч ийм хичээл рүүгээ жаахан хөндрүүлээд ингээд ороод ирж байгаа шүү дээ. Тэгвэл багш нь насных онцлогийг тааруулаад зургийг өгчдөг. 1-р ангийнхан бол бас арай өөр зураг зурна. Тийм ээ. 3-р ангийнхан бол одоо ийм зураг зурхад болно. За энийг улбар шар өнгөөр өнгийн тавьж болно. Тийм ээ. Энэ доор сүйдэртэй байна. Энэ доор сүйдэр байна. Ингэхлээр нөгөө яг царай наашаа ингээд тодроод сүйдэртэй хэсгийг ингээд тэмдэглээ явчих. За одоо тэгэл дээлийг бол одоо өөртөө сонгоно. Ямар ч дээл хийж болно. Хөхтэй юм бан дээл байж болно тийм ээ. Улбар шар тод өнгөгч болно. Багш нь бол одоо нэг ийм өнгийг ингээд. Энийг яах вэ? Нөгөө багшийнхаа хэлдгээ зөөлхөн дараад ингээд дэлээ явчихна. За бодоход нийлээ цаг орно. Хэдүүлээ сайхан гүйцээгээд гүйцэтгэлтэй сайхан бодчих. За. Одоо ингээ өнгө зохион шүү дээ хэдүүлээ. За энэ томхон биетэй хүн зурж байгаа юм чи энэ дээр бол нэлийн цаг гарна. Энэ дээлэн дээр. Гэхдээ хэдүүлээ дуугаан дуулаад авиасаа үзүүлээд хөгжилтэй сайхан зургаан зурна да. За анхны хөөхөд анхны сондар. Сондар юу тэрс? Дуу юу шүлгүү? Магтаал байж бол. Ном гэдэг нь шил. За. Чинийч нам, минийч нам, чи бүгдий биний нам, дуутай сайхан намаа, зунж үздэг, өвөлж үздэг, намдээ дууч би, намдээ шүлэгч би. За сайхан шүлэг уншсан сондортой баярлалаа.
За номд бол их дурлаж унших хэрэгтэй. Ном бол та нарыг нээлттэй гоё мэдлэг олгон шүү дээ. За бид нар чинь ном уншаарай, номын нөхөр болоорой гэж урайтай хичээлээ явуулдаг тийм ээ. За номын дуу юу шүлэгтэйсэн үү? Шүлэг дуу хоёр айл нь? Шүлэг. Шүлэг айн уншиж байгаа. Өндөр дуугаар сайхан дуудаад бичиж. Миний нутаг хинтээ хангай соёны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон айн хөвч уулнууд миний шаран намны өргөн их говьуд өмнө зүгийн манлай болсон инсэн махан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэрлэн онон туулын тунгалаг ариун мөрнүүд хотод олны эм болсон гориг бүлэг аршаанууд хөвзгөл улс буурийн гүн цэнхэр нуурнууд хүм малын ундаа болсон тойрон бүр туснууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Номинд баярлалаа. Номоо эн чин танай монгол хэлний ном дээр байсан уу? Дасгалын ном дээр үү? Зүйт. Сайхан шүлэг орсон байна. За баярлалаа. Дараагийн ануудаар юу тэрс? Шүлэг. За шүлгээ сайхан. Хинтээ хангай соёны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон айн хөвч уулнууд миний шарга намны өргөн их говьуд өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэрлэн он туулын тунгалаг ариун мөрнүүд хотол олны эм болсон гориг булаг рашаанууд хөвсгөл өвс нуурын гүн цэнхэр нуурнууд хүм малын ундаа болсон тойрон бүрд уснууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. За ануудардан баярлалаа. Их зохиолч Нацаг Дөржийн энэ сайхан шүлгийг гоё сайхан өндөр дуугаар уран гоё уншсан ануудардан баярлалаа. За дахиад нэг сондөр угаа 9 сондөр. Шүлэгтэй ирсэн удаатай ирсэн. Тий, шүлэгтэй ирсэн. За Анхны цаас шинхэн цаас агаар тэнгэрээс бужигнан орлоо. Хуршайлын хөвгдөө зөмөөрөө хөл олдон хөгжилдөн хүлээ. Шинхэн орсон сонирхон цасыг өнхрөөш төрөөж өнхрөө шийлээ. Том өнхрөөштэй толгойс олгон өндөр цагаан өвгөн босглоо. За сайхан шүлэг уншсан сондортой баярлалаа. За нөгөө ийм сондорно. Найзууд нэг ангийн найзуудаа нөхөрсөг сэтгэлээр хандаж бомбон машин хүүхэлтэйгээрээ бүгдээрээ хамтдаа тоглоцгоо. Шинхэн ирсэн найзыгаа би ширээндээ урьж суулганда зурагтаа олон намаа үзүүлж зөндөө их ярилцсан да. Сондортой баярлалаа. Энгүү хишиг юу тэр вэ? Шүлэгтэй. Оо дандаа шүлэгч. За цас бодрон орлоо. Цагаан үл хөвлцөн нэрлээ. Өмд цамцаад авчлаж өмшөөд өвлийн малгай аруултаа зүгээд цам царгаар гулгаж тоглолоо. Цагаан бөмбөлгөөр шидэж надлаа. Энгүү хишигтэй баярлалаа. Энгүү хишиг чинь том болоод ямар мэгстэй болохоор бодож байгаа. Багш. Багш бол юуны багш вэ? Зүгээр бүх Одоо мэрэгжлийн сонгонд дээр хичээлийн багш зүгээр. Хичээлийн багш. Сондор том болоод ямар мэрэгжтэй болох вэ? Бүжигчин болноо. Балетууд. Монгол биелгээ. Гоё. Эс сондор ямар мэрэгжтэй бол? Эмч хасан. Эмч. За нэг багш, нэг эмч, нэг бүжигчин. Ануудаар ямар мэрэгжтэй бол? Зураач. Зураач болноо. Номын ямар мэрэгжтэй бол? Эмч болно. Хоёр эмч гараад ирлээ. Нэг зураач гараад ирлээ. Нэг ангиас сондор ямар мэрэгжтэй бол? Багш. Багш болно. Хөөе, 3 багш. Тийм ээ. Гэхдээ 2 багш үлээ. 3 багш. За багш олон болох нэ. За ингээд багшин зургийг нэг хараад наа. Гоё болж байгаа хөтөд. Сах.
За ингээд зураг үзцгээе. Эхний хүүхэд авиастик зураач Сондрынхон бүтээлийг үзнэ. За Сондрын бүтээл бол гоё болсон. Хажуу талд нь үйл явдал өрнүүлэхэд их том зайтай. Жаах ийш нээлтэлгээ барьж. Тэр камер руу барь та. За яг тэгж бариарай заяа. За ингээд зурсан хүүхэнд тэр байна. Маш гоё зураг зурсан. Хаа гэж баяртай наашаа алхаад ирж байгаа. Одоо зүрийг нөө тэгш өнцөгт гурвалжин зураас ашиглаад ийм гоё зургийг маш гоё хөгжилтэй бүтээж чадсан. Сондор охиндоо улам их амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авиастик зураач Номингийнхэн зургийг үзнэ. 3 дугаар ангийнхан ийм гоё зурж байгаа. Хүүхэд өөр өөрийн гоё төрхтэй ийм хөгжилтэй зургийг маш гоё утга төгөлдөр зурсан. Өнгө будаг нь улам гайхалтай. Ийм сайхан зураг зурсан Номиндоо улам их амжилт хүсье. Дараагийн авиастик зураач Ануудар зураахчлах мэрэгдэл эзэмших гэж байгаа. Ийм сайхан зураач хөө сайхан зургийн багш болчих болно бас тийм ээ. Яг үнэтэйгээ харуул. Тэгээд цаа талд нь болоогүй. Одоо нөгөө үүл, нар, шовоо одоо юу байдгийг те ард талын байгаль, уул, ус ингээд хийгээд ирэхлээр наад зурагч юм маш гоё зураг болно. Уран бүтээлий маш өндөр амжилтыг хүсье юу. Ануудардаа баярлалаа. Дараагийн авиастик зураач Сондрынхон бүтээлийг үзнэ. Маш гоё уран гоё дүрслэлийг ингэж хөгжилтэй хэлбэр дүрс донж ийм гоё гайхалтай сайхан зураг зурж байгаа манай хүүхдүүд. Ялангуяа Сондрих маш гоё болсон. Сондортой улам их амжилт хүсье. Зураатлуугаарай. Зурх тусмал мэрэгшин. Дараагийн авиастик зураач Бүжигчин Сондрынхон бүтээлийг үзнэ. Сондрын бүтээл жаахан дээш өргөж. Тэр дүрс ашиглаад ингээд толгойг нь гаргаж ирээл, чихийг нь гаргаж ирээл. Тэгээ хошин хөөрхөн дүрслэлттэй цаана шувуу нисч явна, нар нь байна. Тийм ээ? Утга төгөлдөр гоё зураг зурсан Сондортой улам их амжилт хүсье. Дараагийн авиастик зураач 3 дугаар ангийн Энгүн хишгийнхэн зургийг үзнэ. Энгүн хишгийг гүйцэтгэл сайн хийдэг. Тий. Яг л ийм байдгийг хөөе. Нудраг нь ийм урт байдгийн байлиг хөөе. Нөгөө энтэй гэж хацуу шахуу нудрагтай байдгийг шүү. Ингээ сайхан хөдөө хээр сайхан алхаж яваа тийм ээ. Энэ дүрийг маш гоё хөгжилтэй зурсан шүү. Энгүн Сондор, Энгүн хишгтэй улам их амжилт хүсье. За ингээ багшны яадаг үлээ. Бэлгэн гардуулна. Та нартай биш та нэлээ их олон тоотой ийм пазл тоглоомыг бэлдсэн байгаа. Мөн энэ солонго, энэ бүрмэл чихрийн хамт ингээ гардуулнаа. За Лесний үлдгийн баатрууд л тийм. Энийгээ сайхан хэвлүүлээрэ солонго чихрээ аваарэ. Энэ хүнчийг бэлгэлнэ. Суперманыг бэлгэлнэ. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.